За сайн байцгаана уу манайхаа шинэ Big Sis Advice бичлэгтэй тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр би айгүй олон хүмүүсийн асууж исэн тэм нэгэн сэдвийн талаар ярилцаж бодож байна. Тэр нь болохоор ингээд өөрийнхөө гэр бүлийн талаар ямар одоо хүмүүжлэлтэй байсан ч юм уу те ямар юм хэмнэлтэй амьдардаг байсан те ямар юм гэр бүлийн дүрмүүдтэй байсан бэ гэдгээ хуваалцаад тэгээд өөрийнхөө гэр бүлд тэдгээр зүйлсийг давтахгүй юу гэдгээ таадаг хуваалц гэж бодлоо. Айгүй олон хүмүүс асуудаг гэсэн юм аа. Надад тэр сэдвүүнийг сонирхолтой санагддгүү. Яг одоо өөрөө ингээд хоёр хүүхдээ ээж болоод ирсэн чинь илүү бодож эхэлт юм байна. Өөрийнхөө гэр бүлийн талаар. Одоо манай аав хоёр яадаг байсан те. Манай дүү хоёр яадаг байсан ч юм уу. Тэгээд яг ингээд ээж хоёрын тэгж хийдэг байсан юм амар зөв гой зүйлээс юм биш үү ч юм уу. Тэгвэл эсрэгээр ээж аав хийсэн тэр нь бас жоохон димэл байдаг байсан юм байна гэд ингээд өөрөө яг одоо би илүү бодож эхэлж байгаа хгүй. Тийм болохоор бас ярахад арай илүү надад сонирхолтой байна. За надад утсан дээр ингээд бичсэн хит юм байна. Тэгээ би эндээс ингээд нэг нэгээр ингээ ярилцаад явъя. Өглөөний цайг ууж байна. Би нэр өглөөний цайнд ийм шар будааны овёс идэх амар дуртай шүү дээ. Үнэхээр гоё амттай зөө. Яг ингээ өглөө осоод зүгээр буцлах чинь. Тэгээ яг би нөө ходоодоо ингээд яг эхний давхаргыг өглөө осоо тавьж байгаа шүү дээ. Эхний давхаргыг айлуулах юм амтлагч багтай, тэ шарсан хуурсан биш. Им зөөлхөн юмар тавьж өгөхийг хичээдэг. Тэгээ би ажил руугаа аваа явчихснаа болоод энэ идэхэр болоод ланч боксоо шууд идчихье гэж бодлоо. За хамгийн ихнийх нь болохоор having a curfew буюу унтдаг юм цагтаа байх. Ийм цаг манагт аягүй чухал гэдэг байсан. Тэгээд хамгийн чухалдаа юу вэ гэхээр 10 гэхэд бүгд унтцсан байх хэрэгтэй гэдэг байсан байхгүй юу? 10 гэхэд бүгд унтцсан байх хэвээр. Тэгээд тэхийн тулд манай дүү бол бүр ингээл 8-аас хойш ингээл унтах гэж бэлдээл те. Би бол нэг юм 6 7 дугаар анги мэнгэ өгт юм уу? Тэгээд манай дүү чинь тэрнээс жоохон гэхэр чинь хиттэй ч байсан юм дээ. За ер нь бол ингээд бас тийм жоохон байхад би сайн санахгүй байгаа даахгүй юу. Миний санах юм би жоохон нэг дунд ангийн хүүхэд болсон байсан. Тэгэхээр тэр үеэс эхлүүлээл яг ийм 10 PM bedtime гэдгийг бол просто ягштал ингээд мөрддөг байсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь ээжээ хоёр өөрсдөө бас яг тийм цагийн хуваартай дүүсэн. Ээжээ хоёр ингээ 10 цаг унт гэдэг байгаа нь зөвхөн бид нар биш бүгдээрээ тэгж унтдаг байсан байхгүй гэр бүлэрээ. Аав хоёр ч гэсэн бүр ингээл 10 цаг болох гээд ингээл яараа заяа. Тэгээ ингээд гэрийнхаа ингээд гэрэл мэрлийг манай гэр 10 гэхэд ингээд бүр бүх юм унтарсан. Тэгээ би ингээд яах вэ мессенжер ингээд найзуудтайгаа чатлал усахгүй юу. Тэгээ ингээд яхуу дээр ингээд чатлаж ангууд ингээд 10 болол би гардыг угаасаа бүгд мэддэг. Тэгээд манай аав хоёр бүр ингээд wifi тасалчдаг заяа 10 гээд. 10-аас хойш бүр ингээ wifi жоохгүй болохоор би утсаа оролдож чадахгүй. Тэгээ тийм байсан. Тэгээд айгу хатуу байсан тэртэл дээрээ. Тэгээд энэний давуу тал нь юу вэ гэхээр би хичээл дээр ядарч үзэж байгаагүй. Ер нь хичээл дээр ингээ нойрмоглоод ингээ унтаж мунтаад ингэж үзэж байгаагүй. Ямар ч удиртай агш байсан би өдөөс нь ингээ хараад сууж идэг байсан. Айгу тийм ирч хүчтэй байсан гэх юм уу. Тэгээ энэний давуу тал нь би ингээ хичээлээ сайн хийдэг байсан. Хичээлээ ингээ сурч чадаад байгаа байхгүй тий. Тэгээ сурч чадаад байгаа болохоор онц сурдаг ч юм уу. Ингээд нэг дараагийн ripple effect-ууд нь амар сайн байсан. Маш эерэг байсан гэж би бол үзтээ. Тэгээд сул тал нь гэх юм бол одоо тэгэл найзууд ингээ шүн чатлал тэг шүний хід мэд хүртэл ингээл онлайнаар тоглоом тоглол би тэрэнд нь орж чаддгүй байсан. Тэг маргааш нь сургууль дээр нөгөөч тэрийг ярьдаг байхгүй ингээд өчтөр орой тэгээд мэгээд гэл тамад би надад утас байхгүй надад интернет байхгүй гэд тэгээд байж чадсан. Гэхдээ би энийг бол хүүхдүүд дээрээ тавтна гэж бодож байгаа. Би бүр 10 биш бүр эрт байлгана гэж бодож байгаа. Одоо бол манай хүүхдүүд бага нь 7 гэхэд унтдаг, том нь 9 гэхэд 8-аас 9-ийн хооронд унтуулах гэдэг хаяа нэг жоохон 9-с болно. Тэгээд аль болох эрт байх тусмал хүүхэд ядардаггүй байхгүй юу? Тэгээд ядрахгүй байх өсөлтөнд нь сайн. Тэр учраас би бол хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. За дараагийн зүйл нь болохоор намайг өсвөр насны арай бүр том болоод ирээд ингэнгууд одоо нөгөө нэг хүүхчи ингээл асуудал үүсгэн шүү дээ тий. Тэр үед намайг одоо яаж шийдэгдэг байсан бэ гэхээр би grounded болдог байсан. За grounded гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо гэрийн орой гэх юм уу да. Сургуульдаа л явна. Тэгээд шууд гэртээ ирэх хэвээр. Одоо орой гарахгүй, найзуудтайгаа уулзахгүй, байрны гадаагаш тоглохгүй, хагас бүтэн сайн төрсөн өдөр ингээд тоглох юм бол тэрэнд очихгүй. Ер нь бол сургуулаасаа гэрлүүгээ ирэх хэвээр тэг гэрээс гарахгүй гэсэн үг. Тэгээд энийг ингээд одоо аавч хоёр ингээ намайг 7 хоногор ground round хийчихдгээс тахгүй юу. Тэгээд мэдээж нөгөө би ч одоо бас л өсвөр насны хүүхдлэн асуудал үүсгэн штэ тий. Тэгэл энэ бол муухай байсан. Яагаад гэвэл өсвөр насны болон ер нь жоохон хүүхдэд хамгийн гоё юм найзуудтайгаа уулз найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх штэ тий. Тийм гонгод яг тэрийг ингээд байхгүй болгочоор амар хэцүү. Гэхдээ энэ бол тийм байж суухын аргагүй хэцүү шийтгэл бол бас биш. Нэг амар намайг ингээл амар хатуу шийдгээд байгаа юм бас биш би ингээл зүгээр амьдарч байхгүй. Зүгээр л миний ингээд нэг жоохон илүү байж болох нэг аз жаргалыг ингээд төр хязгаарлаж байгаа гэсэн үг. Тэнгуут би нөгөө нэг тэр аз жаргалаа ингээд амар алдахыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр дахиж тэр алдаа гаргадгүй ч юм уу, тэр бүтэхгүй юм хийдгүй ч юм уу тий. Тиймэрхүү байсан.
Тэгээд grounded болохгүй тулд хичээдэг байсан. За энийг бол би хүүхдүүдэрээ арай жоохон том болсныхон дараа бол бэж болох юм жиж байгаа. Жоохонд нь бол угаасаа нэг хэрэггүй ах уу. За гуравт нь бол намайг ээж бүр маш олон юмд оролцуулдаг байсан байхгүй. Намайг бүр ингээд зөндөө олон юмд оролцуулдаг байсан. Одоо хичээлээс гадуур үйл ажиллагаанууд маш их оролцуулдаг байсан. Би бол ингээд хизээч зөвхөн гэр сургууль гэсэн маршрутаа барьж үзээгүй хүүхэд тахгүй юу. Дандаа сургуулиас тараад нэг юмд явчаад гэртээ хайрдаг тий. Эсвэл гэртээ очичоод дахиад нэг юмд ингээд явдаг ч юм ингээд айгүй тийм завгүй өнгөрчээсэн. Сакс тоглодог байсан, волейбол тоглодог байсан, усан сэлдэг байсан. Хэл гэхэд би хятад хэл, франц хэлгээ давхар үздэг байсан. Сургуулиас гадна шүү дээ. Сургууль дээр үзээд байгаа. Тэгээ сургуулаа тарчаад өөр газар очиж дахиж хэл үздэг. Эсвэл хагас бүтэн сайн ээж намайг бүр юм үе цайвлуу найрамдал гэсэн юм болоо, аль сургууль нэс юм болоо. Нэг хятад сургууль дээр аваачаад бүр яг ингээд багштай нь яриад тухайн хүүхдүүдийн давталганд намайг давхар суулгадаг байсан. Иймэрхүү байдлаар ингээд айгүй их ингээд шахдаг байсан. За тэгээд хичээл болон давтлага за спортоос гадна намайг юм амьдралын скиллүүдэд сургах тийм юмнууд айгүйх явуулдаг байсан. Тэд нар нь одоо юу вэ гэхээр жишээ нь ингээд 10 хурууны юм тайпинг хичээл тий зөв бичиж сурах хичээл. Lady Tooth ингээд гоо зүүн талаар тий Монгол модельд ингээд гоё алхаж эмэгтэй хүн шиг юм эмэгтэйлэг алхаж сурах мурах гэл гоо зүү талаас эмэгтэй хүүхд талаас нь ч гэсэн намайг дэмжиж тийм юмнууд айгүй явуулдаг байсан. Болохоор жоохон тэр нь дургүй байдаг байсан. Яг тэгвэл хүүхд амар ядраагаад байна. Хичээлийн дээр нь анхаарах хэвээр гол зүйл нь хичээл штэ чи яагаад ингээд ийм олон юмд хүүхд явуулаад байгаа юм тэргээд хүүхд ядарчин гээд. Гэтэ би тэр хоёрыг ингээд муудалж байгаа ингээд сонсоод дотроо би нэг ядарсан юм байхгүй ч гэж боддог байсан. Тэгээд ээж тэрнээс болоод ээж ингээд жоон сармагжаад тэгтээ зогсоогүй би нэг юм арай цөөх юмд явдаг болж ирсэн. Ээж маань намайг айгүй юмд явуулдаг байсан. Би бол хүүхдүүдээ ингэж олон юмд бол явуулахаас илүү ихэнх үед нь ингээд олон юмд гоё туршилт байдлаар явуулж агаад яг сонирхсан юмыг гоё ингээд урт хугацаанд хөгжүүлэе гэж боддөг. За манай гэр бүл оройн хоолыг хамт иддэг байсан. Энэ бол бүр одоо бодохоор вау ямар мундуу байсан юм гэж бодож байгаа хгүй. Ээжийн зүгээс гэх юм уу тий. Ээж ингээд оройн хоолгон гэртээ хоол хийдэг байсан. Тэгээ манай ээж ажил хийдэг байсан. Гэртээ байдаг байсан болохоор бас арай хийхэд бас амар байдаг байсан бах. Одоо би өөрөө ажил хийдэг болохоор яг оройн хоолгон гэртээ оройн хоол хийн гэдэг бол надад аягүй хэцүү байдаг. Тэнгууд ээж аав хоёр яг л орой хамт хоол хийдэг. Тэгээд би их сургуулиас ирчээд ээжэд хоол мол хийхтэн туслаад. Тэгээд ингээд дөрүүлээ тойроо ширээ тойроо хоол иддэг байсан. Тэгээд тэгтээ зурагтаа унтраадаг, гэрэл мэрлээ унтраагаад яг ингээд хоол идэж байна гэдэг яг тэрэн дээр айгүй ач холбогдлууд байсан байхгүй. Тэгээ ер нь манай гэр бүл чинь тийм төгс гэр бүл бас биш шүү дээ. Тэгээ зөндөө одоо би бараг асуудал гэдээ ярих юм бол дахиад зөндөө бичлэг гарч магадгүй байна. Тийм төгс гэр бүл гэж ер нь байхгүй. Гэхдээ ээж аав хоёрын манаас бит хоёрын өсөж явахдаа хийжсэн зөв зүйлийн нэг нь ийм энгийн эрүүл хэмнэлүүдийг бит хоёрын амьдралын юм констант болгож чадсан байгаа байхгүй юу. Одоо яг нэг юм тууштай өрнөж байгаа нэг зүйл байгаад нь шүү дээ тий. Тэр нь ингээл одоо юу гэдэг нь амар гоё том зүйл гэхээс илүү орой олгон яг тэр хоолоо хамт иддэг гэсэн. Одоо миний ээж автаа өссөн гэр бүлийн маань хамгийн том энгийн констант тууштай давтагдсан тэр зүйл бол тэр байгаа даахгүй. Тий одоо би гэр бүлээс өөр газар орой хоол идснэ бараг санахгүй байгаа. Гэрээс өөр ээжээс өөр нэг орой хоол хийж өгөөл идүүлжсэн хүн бас байхгүй. Яг л ээжийн тэр хоол ингээд надад ингээ аягүй сайн хоногшчихсан байгаа даахгүй. Тэгээ энэ дээр бол би тхийг хичээмээрэн гэтээ үнэхээр бол би энэ дэр одоохонд бол хийж чадахгүй байгаа. Тэгээ энийг би ээжгээ тийм байнгын бол хийж чадахгүй байх гэж бодож байна. Гэтээ нэг юм 7 хоногт нэг цөөхөн өдрүүд бас тийм байх нь зөв юм болов уу гэж бодоод байгаа. За, sleep overs. За намайг амар хоноолдог байсан. Найз нөхдөндөө амар хоног гэхээр ернийж хоёр хойлоо айгу зөвшөөрдөг байсан. Намайг амар юм хатуу байдаг гэсэн мөртлөө яг ингээд найзуудтайгаа уулзмаар юм ч юм уу. Ингээ хонмоор найзынд очиж хоног гэхээр тэг тэгдэг байсан байхгүй. Тэрэнд амар надад гоё идвэсэн. Яагаад гэвэл амар хатуу мөртлөө бас намайг тэгж амар барьдгүү. Гэл явуулах үедээ явуулцдаг. Тэнгууд манай найзууд ингээд хатуу аав ээжтэй найзууд бүр бүх юм ингээ хардаг. Бүр ингээд юу ч хийлгүүлдэггүй тий. Сул аав ээжтэй хүмүүс бүр ингээ бүх юм ингээд зөвшөөрчдөг ч юм уу. Бүр ингээ хараа хяналтгүй байдаг ч юм уу. Би яг нэг юм гол хайвцаа байсан юм шиг байгаа. Гэхдээ илүү жоохон хатуу талдаа. Гэхдээ яг ийм хүүхдийн үнэхэр хүсэж байгаа юмнууд бас зөвшөөрчдөг байсан юм шиг тий. За sleepovers бол одоо миний туршлага дээр бол үнэхээр гоё зүйл байсан. Би ингээ найзуудтайгаа хоноод найз охтондоо очиж хоноод ангийнхаа охтуудынд очиж хоноод бид нар хичээлээ хийж дуусчаад хоолоо идээд тэгээд тоглож моглоол тий. Тоглохдоо яг ингээд гоё гэр бүл болж тоглоол. Айл гэрдэж тоглоол. Эсвэл гадаа гарч тоглоол. Эсвэл ингээд үүлээсэн ч гэсэн коток бөөндөө явж коток тэр гуулгаж мулгаал. Ингээд гоё өнгөрдөөсөн байхгүй юу. Тэгээд яг юм харж байгаа одоо би чи найзанд очиж хонлоо гэж бодоход найзын маань ээж яг бит хоёрыг ингээд харж идэг тий. Тэгээд хоолыг хийж өгөөд яг ингээд бараг айгу өөрхөн формыг угааж өгөө эндүүдэд өглөө цэвэрхэн формтой явуулдаг ч юм ингээд үнэхээр юм бидний амар кэрлдөөсөн байхгүй юу. Би дараа нь бүр том хүн болчоод ингээд эцэг одоо нөө parenting тий хүүхэд хүмүүжлийн ингээд Instagram аккаунт ингээд дааж хахад sleepover ч амар аюултай гэж би анх удаага уншаад би тэг юу гэ би уцнаасаа гахаад sleepover аюултай яг аюултай гэдэг ингээд уншаад ингээд судлаад ирсэн чинь
үнэхээр аюултай зүйл байсан байгаа байхгүй одоо ингээд хүүхд чи өөр айлынд очиод ямар ч чиний хараа хяналтгүй газар очиж гэн гэсэн үг шүү дээ тий. Тэгэнгუთ тэнд юу болохыг чи тааж мэдчихгүй. Одоо тэгээд sleep over дээр ингээд хүчрхийлд өртсөн ч юм уу асуудалд орсон ямар нэгэн peer pressure тий дарамт шахалт туулсан хүмүүсийн түүх зөндөө байгаа байхгүй. Тэгээд тэдрийг уншаад би ер нь л ингээд амар азтайдал орсон гэдгийг мэдсэн л дээ. Ягаад гэвэл sleep over хийх гэж очиод магадгүй нөгөө айлд нь ямар ч том хүн тэр хүүхдүүдийг хараад үлдэхийг мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр амар аюултай л байж болдог юм байна гэдгийг би бүр дараа нь том болчоод мэдсэн байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол би хүүхдүүдэд бол зөвшөөрөхгүй гэж бодож байгаа. Үнэхээр тэр айлд яг юм хараа хяналттай үнэхээр тийм итгэдэг байвал бас байж болох юм. Гэтэл одоохондоо мэдгүй би одоохондоо амар энэ дэр бол нөө гэж бол бодож байгаа. Ээжээ хоёр намайг юм авъя гэхээр ер нь айгүй үгүй гэдэг байсан юм аа. Амар юм хатуу тэрэн дээр миний авъя гэсэн болгоныг авч өгдөггүй байсан. За нэг жишээ надад амар тод үлдсэн байгаа даа. За манай охин орж ир чинь жоохон байж өөрчлөлөөр. Сэгсэтлээ тоглолоо. Манай охин одоо ингээд өсөрдөг болсон. Тэг ингээд байнга ингээд барьж өсрүүлэх гэдэг. Гэсэр хагаад миний бүр гарны булчин бараг жоохон булчтай болоод нүггүй юу. Бүр хүүхдээ ингэсэр хагаад за нэг хүсмэсээ янзлаа тий. Хүүхдээ унтуулчлаа. За юм авъя гэхэр үггүй дээр явжсэн тий. За тэндээс эхэлжээ. За манай аав хоёр ингээд авъя гэсэн болгоныг авч өгдөггүйсэн. Яг надад яг нэг юм тод сандаг юм нь би ингээд амар ролик унмаар гэдгээс ахгүй манай байрны гатаа хүүхдүүд амар ролик ундаг. Тэгээд надаа ерөөсөө тэрийг ингэ зөвшөөрдөг авч өгдөг байсан. Тэг яагаад гэвэл аюултай гээд тэг аюултай нь үнэн л дээ. Яг миний тэр үед амьдэрдэг байсан байр гаднаа ингэ тоглоомын талбай энэ төрийн замтай хамт байсан байхгүй ингээд машин замтай хамт. Хүүхдүүдийн гадаа тоглодог талбай нь машин зам дээр байсан байхгүй юу. Тэгээ ингээд машинууд ингээд орж гардаг. Тэг ингээд парклж маркалдаг. Тэгээд ээжээ хоёр бол ер нь айгу аюултай ч одоо ингээд дугуйтай машин зэсийн яжгаар унахгүй гээд тэгсэн мөртлөө манай байрны бүх хүүхдүүдэд байдаг байсан. Тэгээ би амар унмаар идвэс байхгүй. Тэгээл яг орой 6-7-гийн үед ингээл балконоор харангууд ингээл бүх хүүхд ингээл ролик унаал тий. Тэгэл үгүй би зам руу гарахгүй гэсэн чинь надад авч өгдгөөсөн. Тэгээ тэрийг би одоо амар амаар л байдаг байсан тэр үед. Тэгээ дараа нь би дугуй амаараас ахгүй гэсэн чинь надаас дугуй авч өгөөгүй. Тэгээ яагаад дугуй авч өгөөгүй гэхээр би өмнө нь дугуйгаа эвдэлсэн байхгүй надад нэг дугуй байдаг байсан. Тэгээ тэрийг нөгөө нэг жидэг юм педал нь хугараад тэгээд хугарангууд нь би гадаа тэр педалыг хаяад ороод ирэхгүй юу дугуй хугарцсан гэд би хаана тэр нь хугараад унтсныг мэдэхгүй хайж чадахгүй харанхуу тэгээ ороод ирсэн. Тэгсэн чи ээжээ хоёр чи ингээд юм чи эвдэрсэн бол эвдэрсэн хэсгийг ч гэсэн аваад орж ирэх ёстой. Тэгэхгүй бол одоо энийг чи ингээд засуулж чадахгүй гэд. Тэгээ ер нь бол намайг юм юмдаа амар хайхрамжгүй байна гэд надад юм авч өгдгөөс ахгүй. Тэгээд одоо шин дугуй авч өгөхгүй. Тэг би болохоор шин дугуй аваад дахиад дугуйгаа унмаар байгаа ахгүй. Яг нэг тиймэрхүү юмнууд төр ингээд амар яг бодлогошроо үлдсэн. Тэгсэн мөртлөө эсрэгээр нь ингээд амар авч өгсөн нэг түүх бас үлдсэн байгаа хгүй амар core memory болж тэр нь болохоор ингээд Хонконгт ингээд явжсэн чинь нэг хүүхдийн дэлгүүрийн ингээд цонхон дээр амар гоё том юм нүүр будагны юм бүр тоглоом байсан хгүй юу одоо бараг л нэлээд том хэмжээтэй бараг ингээд надтай өндөр намаараа жицүү тэг яг юм онгоолоо дотор нь будаг мудагтай ширээ сантал манталгаа юм нэг том юм одоо сет ахгүй юу. Тэгээ би тэрийг харчаад ямар гоё юм бэ гэд тэгсэн чинь надад ингээд маргааш нь ээж өглөөс ирсэн чинь гэрт байжсэн авцсан сюрприз болгоод. Тэгээ тэр бол надад ингээд үнэхээр миний одоо хүүхэд насны ингээд анзаархалтай өдрүүдийн нэг байгаа даа байхгүй юу. Тэгээ яг тэр авч өгөөгүй ингээд тэр авмаар байгаа юм а болдоод байгаа дурсамж нь ингээд амар бас тод үлдсэн байгаа даа. За аавч бол надад тэрэн дээр аяг хатууд байсан. Би бол хүүхдүүдтэй яг тэр юмнуудыг авч өгдөг бай гэж юу бодоод байгаа. Юмнуудыг авч өгдөг бай. Тэгээ маань нөхөр айгу хүүхэд юм ч одоо авч өгье доо гэдэг айгу авч өгдөг байхгүй ерөөсөө үгүй гэдгүү. Тэгэхээр энэ дээр бол битээр арай өөр гэх юм бол энэ нөгөө энэ амир хөрхөө ингээд хүүхдийн төрсөн өдөр болоод бэлэг аавч хоёр хамт цуглуулж авч өгдөг гэсэн ялангуяа аав. Одоо найзын төрсөн өдөр болоо би өргөдлөө би хасаад найзынхаа төрсөн өдөрт явж болох уу гэмт болно гингуудаа өмнөх хэд өдөр нь те давтгаж юм уу дөрөвдөгд гараад хамт тоглоомын дэлгүүр ороод тоглоом аваад номын дэлгүүр ороод ном аваад цэцгийн дэлгүүр ороод тэр бэлгээ боолгуулад тэгээ ямар цаасаар ямар туузаар боох уу гэдгийг ингээд би өөрөө шийдээд тэгээд ээж аав хоёр тэрийг ингээд айгуу гоё машины ард тэгээд намайг хөргөж өгдөг байсан. Тэгээ эндээс харахаар надад амар юм жижигхэн юмд яаж сэтгэл гаргах уу гэдэг юмыг бас амар зааж өгсөн сандаад байгаа байхгүй юу. Айгуу гоё идэг сая ингээд найзхан төрсөн өдөрт бэлэг суулуулж ийн гэж яг тусдаа өдөр гаргаж явж байгаа байхгүй юу. Одоо ингээд бодохоор тэрэнд чинь ингээд тий нэг нь машина барайл зөөгөөл очиол аваад ингээд нэг за нэг багадаа нэг 2 цагийн ажиллаж байгаа зү тий. Тэрийг авч хэр маань айгуу хийдэг байсан.
угаасаа манай аав хоёр нөгөө бэлэг хүнд өгөхдөө айгүй тэмцэтгэл гаргаж өгдөг тийм хүмүүс байсан болохоор тэр нь нөлөөлсөн юм. Тэр хоёрын хувьд амар энгийн зүйлээсэн баг. Одоо ингээ эргээд харахаар тэр нь надад амар тод үлдсэн гэж бодохоор айгүй гоё зүйлээсэн байгаа байхгүй юу. Тэгээ энийг бол би хүүхдүүдтэйгээ хийнэ гэж бодож байгаа. За хамгийн сүүлд энэ бичлэгийн хүрээнд хэлмээр байгаа юм болохоор sibling dynamic заяа. За манай аав хоёр яад үүсэн бэ гэхээр ингээд дүү хоёр муудалцаад дүү ингээ намайг очиод ээж авд ховлох үед дүүг загнаад намайг өмөрдөг байсан байхгүй юу. Аав аяг ихтэйг дүүсэн. Тэр нь яг бит хоёрт ингээд ямар одоо үр дагавартай үр дүнтэй байсан бэ гэхээр би дүүтэйгээ муудалцах айлуулах байл гэж боддог ус. Ягаад гэвэл хөр хямд очиод загнуулчихна гэх тээ. Эсвэргээрээ манай дүү за ингээ анаатаа ингээ муудалцаад очиод ховлох ямар ч юм одоо амжилт дагуулахгүй юм байна. Ховлох юм бол би өөрөө загнуулна гэд ховлохоо болцсон. Тэгэхээр дүү маань намайг ховлохоо болчоор би ингээд дүүтэй хайрт олж ирж байгаа хгүй. Тэгээ дүүгээ очиод би загнуулахгүй тулд жоохон нэг юм guilty мэдрэмж авсан бахана шүү дээ. Яа ингээд надаас олоо очиод загнуулчлаа ч гэдэг юм уу. Ингээд за үнэхээр өөрийнх нь буруу байсан ч гэсэн ингээд би ч арай том болохоор жоохон нэг гимшиг сэтгэл төрж байгаа хгүй. Тэгэхээр би бас ингээд дүүтэйгээ аль болох хэвтэй болж ирдэг ч юм уу тий. Ийм байдлаар нөгөө нэг ээж аав нь аль нэгнийхэн талд ерөөсөө тэгж орж нэг нь ингээд загнадгүй байсан байхгүй юу. Ингээд ер нь ирж ховлсныг нь шууд загнаждаг байсан. Ягаа ховлоод байгаа. Та нар хоорондоо урсчрал хичээгээ сонс гэдэг ч юм уу. Одоо чи хичээхээ үгэнд ор хичээгээ сонс гэж юм уу. Би ингээд би чи хичээ юм байна. Би юм тий ингэж болохгүй мэн гэд өөрөөр нь ингээд надад ухааруул өгöd байгаа байхгүй юу. Тэгээ дүүг очиод ингээ ховлох энийг ингээ зогсоочингууд манай дүү ингээд юм л олонгууд тэр тэглээ энэ инглээ гэж очиж ярихаа болцсон. Тэгэхээр энэ бит хоёрын хоорондын харилцааг бас амар хөөрхөн болгож ирсэн юм шиг сандаг эргээд бодгоо. За тэг өнөөдрийн бичлэгээр гэр бүлийнхаа хүмүүжлүүдийг хуваалцлаа. Тэгээд ер нь ихэнхийн гэр бүл дээрээ бас нэг юм туршиж хийж үзэхээр санагдмаар байгаа юмнууд байна. Та яа сонирхолтойсэн баг гэж найдаж байна. Бас өөр гоё хуваалцмаар байгаа тиймэрхүү юм байл. Доор комент хэсэгт үлдээгээрээ би бас уншаад гоё санаа авъя. Тэгээ бас өөр хүмүүс уншаад бас гоё санаа авнах. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.